Өдөөдөө эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Магадгүй одоо танд бүх ертөнц таны эсрэг байгаа юм шиг хорвогийн хүнд хэцүү бүхэн таны нуруунд дээр байгаа мэтээр мэдэрч зөвхрөнгөө барж байж магадгүй. Гэхдээ үнэн дээр тийм биш. Зүгээр л амьдр. Хөгжилдөж, хайрлаж, дурлаж, инээж, уйлж, гомдож, гутарч сур. Хичээ тэгээд бүтэлгүйт. Бүгдийг нь мэдэр. Эн чинь л амьдрал. Амьдрал гэх зүйлийг бид хитрхи хүндээр тусгаж, өөртөө дарамт айдас төгшүүрийг мэдэрдэг үү. Тэгвэл өнөөдөр энэ талаар тайлбарлая. Та энд хаа нэгтээ байгаа. Таны байгаа газар хитрхи хол болохоор та үүнийг харж чадахгүй. Та энэ газрын хаана байх нь тодорхойгүй ч яг энд байгаа нь гарцаагүй. Яагаад энд байгаагаа ямар учраас гэдгээ та мэдэхгүй. Хинч мэдэхгүй. Таны мэдэж байгаа цорын ганц зүйл бол та энд хаа нэгтээ байгаа. Энэ цэнхэр чиглэг гадрахтай чулууг бид дэлхий гэж нэрлэдэг. Энэ юр бусын гариг соронзон таталцлын хүчээр хязгааргүй хоосон огторгойн дунд өөрийн байрлалдаа хөвсөөр байдаг. Таны байгаа энэ чулуу өчүүхэн жижигхэн. Харин та үүнтэй харьцуулахад бүрч жижигхэн. Хэрв бид жаахан холдуулаад харвал та үнэхээр жижигхэн гэдгээ харах боломжтой. Дахиад холдуулъя. Та үнэхээр өчүүхэн. Таны жижигхэн тарих хүртэл өөрийнхөө хэр өчүүхэн болохыг төсөөлж чаддаггүй. Таны өчүүхэн оршихуй энэ жижигхэн чулуун дээр оршиж, харин тэр чулуун төгсгөлгүй, харанхуй, үл мэдэгдэх зүйлсээр дүүрэн хоосон огторгойн дунд хөвж байгаа. Энэ орон зайд бидэнтэй зэрэгцэн юу оршиж байгааг бид мэдэхгүй. Тэнд таны төсөөлөөгүй юу ч оршин байж мэднэ. Энэ агаарт орших чулуу танд амьдралыг өгдөг. Мөн энд амьдрахад шаардлагатай ус агаар хүнс орон зай гэх мэт танд юу хэрэгтэй тэр бүхнийг тэр өгдөг. Гэхдээ энэ бүхэн төр зурих. Энд амьдрах хугацаа танд урт санагдаж магадгүй. Эсвэл огт цаг хугацаа өнгөрөөгүй мэт мэдрэгдэж болно. Энэ бүхэн танд хэрхэн мэдрэгдэх нь таны яаж, юу мэдэрч амьдарч байгаагаас шалтгаалдаг. Гэхдээ танд яаж мэдрэгдэж байгаагаас үл хамааран энэ цаг хугацаа үнэхээр богинохон. Эцэс төгсгөлгүй урсах цаг хугацааны урсгал донд таны амьдрал бол акшн зургийн киноны хальс шиг л төр зурих. Тэр киноноос таны амьдралын дүрслэл хасагдлаач тэнд юу ч өөрчлөгдөхгүй. Цаг хугацаа урсдгаараа л урсна. Энэ хоромхон зургийн акшнд л амьдрах гэж та энэ дэлхий гих чулуун дээр ирдэг. Дараа нь та нас барах бөгөөд таныг үхсний дараа юу болдгийг хинч мэдэхгүй. Хэрвээ та азтай бол таныг санах хідэн найз, гэр бүл, хайртай хүмүүс байхч тэд таны араас хэсэг хугацаанд л гашуудна. Тэд таныг өгүүлэгч аль болох үнийг мэдрэхгүй байхыг хичээнэ. Учир нь байнга гуниглаж хэн нэгнийг өгүүлэх нь туйлын ядаргаатай. Энэ нь тэдний амьдралыг ч үгүй хийж мэднэ. Тиймээс тэд энэ уй гунигийг даван туулах, цааш урагшлахыг л хичээх болно. Тэд магадгүй тодорхой хэмжээнд амжилттай амьдрах байх. Гэхдээ тэд ч бас нэг л өдөр нас барна. Хэрвээ та үнэхээр онцгой азтай нэгэн бол таныг өгүүлэх хүмүүсийн тоо арай олон, таныг дурсах хугацаач арай урт байж мэдэх юм. Та энэ дэлхий дээр байх хугацаанд олон хүнд нөлөө үзүүлсэн уран бүтээлч, манлайлагч, эсвэл зохион бүтээгч зэрэг хүн байсан бол таныг арай урт хугацаанд дурсах байх. Гэхдээ тэд ч бас эцэстээ нас барна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс мөн тэдний ой санамжинд үлдсэн бүхий л дурсамжууд алга болдог. Бүх зүйл ямар ч утгагүй болно. Танд надад хүнд ч хамаагүй. Бид бүгд эцэстээ үгүй болно. Таны хийсэн зүйлс, хэлсэн үгс, үлдээсэн нөлөөлөл сайн ч бай, муу ч бай, жижигч бай, томч бай. Цаг хугацааны эрэхэнд таны нэртэй хамт бүгд мартагдаж эцэстээ хүнд юунд ч хамаагүй болдог. Яг одоо та магадгүй хосын харилцаа, ажлын ярилцлага, чухал шалгалт, найз нөхдийн харилцаа зэрэг тоо томшгүй их шалтгаанаас болж сэтгэлээ чилээн, сандрал, айдас төгшүүрийг мэдэрч байж болно. Эдгээр асуудлууд таны амьдралыг шийдэх юм шиг, бүх ертөнц таны эсрэг байгаа юм шиг, хорвогийн хүнд хэцүү бүхэн таны нуруунд дээр байгаа мэтээр мэдэрч зөвхрөнгөө барж байж магадгүй. Гэхдээ үнэн дээр тийм биш. Та буруу зүйл хийчихвээ, бүтлгүйтчихвээ гэж айж байж магад. Тийм байж ч болно. Гэхдээ эцэстээ бүх зүйл шийдэгддэг. Яагаад гэвэл ямар ч боломжгүй мэт нөхцөлд оршин тогтнох энэ хачин дэлхий гих чулуун дээр та амьдарч байна гэдг нь өөрөө гайхамшиг. Энэ дэлхий амьдралыг бий болгодог. Тэр амьдрал оюун ухаанд онцгой шинэ амьдралыг бий болгодог. Тэр амьдрал бол та.
Энэ үйл мэдэгдэх утга учиргүй мэд санагдах хоосон орон зайд та ухамсар, бодох, мэдрэх зэрэг ёр бусын чадваруудаараа суралцаж, мэдэх, туршлагах, өөрийгөө нээх, хөгжиж байх ёстой тийм нэгэн тоглоомын тойрогтой төрдөг юм. Таны хийдэг цор ганц жинхэнэ алдаа бол энэ бүхнийг ойлгож ухаарахгүй байх явдал юм. Зарим хүмүүс амьдралын энэ ойлгомжгүй байдлаас болж бүх зүйлд хитэх ач холбогдол өгч, үргэлж сэтгэлэн түгшиж, өөрийгөө дарамтанд оруулдаг. Амьдрал утгагүй мэд санагдаж болохч энэ утгагүй байдал дотор л жинхэнэ урам зориг, хөгжилтэй байдал амьдралын амт оршдог юм. Тиймээс утгагүй нөхцөл байдалд зүгээр л инээмсэглэж, амар тайван байж сурах хэрэгтэй. Энэ бол айх зүйл биш, зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юм. Энэ дэлхий гих жижигхэн чулуу нарны аймагт оршдог. Тэр нарны аймаг нь галактикийн өчүүхэн нэг хэсэг. Галактик бол хэний ч бүрэн мэдэхгүй ертөнц юм. Энэ хэмжээлшгүй ертөнцөд оршин тогтнох өөрийнхөө хинбэ гэдгийг л танин мэдэх нь чухал. Зүгээр л амьдр, сайхан сэтгэлтэй, шудраг бай, хөгжилдөж, хайрлаж, дурлаж, инээж уйлж, гомдож, гутарч сур, хичээ, тэгээд бүтэлгүйт. Бүгдийг нь мэдэр, эн чинь л амьдрал. Амьдралд юу ч тохиолдсон, ямар ч нөхцөлд байсан бай. Чи өөрийнхөөрөө байж чадхаараа хичээсэн. Дахиад ч хичээж чадна. Зөв хүн байж, чин сэтгэлээр хичээж, шудраг байсан бол тэр чинь л хангалттай. Хамгийн муу үр дүн гарлаач амьдрал цааш үргэлжилдэг. Бусад бүх зүйлсийн адил, чи ч мөн адил урагшаал алхдаг. Хэрвээ энэ богинохон бичлэг танд ямар нэгэн үнцэн, урам зориг өгсөн бол сэтгэгдлээ бидэнд хуваалцаарай. Бид амьдралыг илүү ойлгомжтой, гайхамшигтай байдлаар таниулах бичлэгүүдэд тогтмол хүргэсээр байх болно. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.